Өдөртөө Нас Summit Mongolia үргэлжилж байна. Бид бүхэн яг одоо цагийн ажилтан контентын ерөнхий продюсер Түмэн Ичгтэй уулзаад байна. Сайн байна уу? Сайн байна уу? За тэгэхээр ер нь Нас Summit Mongolia Монгол анхуутайгаа зохион байгуулагдаж байна. Контент креатор хүний хувьд ер нь энэхүү одоо үйл ажиллагаа нь ямар ач холбогдолтой гэж харж байгаа вэ? Ер нь контент бүтээн гэдэг нь бол одоо ингэж бодож байгаа шүү дээ. Хүмүүс өөрхөн хийж бүтээсэн зүйлээ олон түмэнд таниулах те сурталчлах. Тэгээ юу хийж байгаа, юу бүтээдэг тэрийг олон түмэнд ингэж харуулахыг л одоо контент бүтээгч контентыг олон түмэнд сурчлах гэж харуулж байгаа шүү дээ. Тэр үүднээс одоо ингээд дэлхийн хамгийн том одоо контент бүтээгч хүмүүсийг Монголдо урьж ирээд эднэрийн одоо амжилтанд хүрсэн түүх олон түмэнд ингэж яаж хийсэн бүтээсэн зүйлийг хүргэдэггүй гэдэг нууцыг өнөөдөр ингээд ил нээлттэй хэлж байгаа. Энийг ингээ үзэх боломжийг нээлттэй харуулж байгаа ингээд соёлын яам энэ одоо байгаль орчин аялал жуулчлалын яам байлоо. Яамныханд бол маш баярлалаа гэж хэлье. Яагаад баярлалаа гэж хэлж байгаа юм гэхээр бид нар бол өөрсдөө бас контент бүтээж байгаа. Энэ 21-р зуун өөрөө тэр жигтэй мэдээллийн зуун болсон. Мэдлэгийн биш мэдээллийн болчиход байгаа байхгүй тий. Хүмүүс бол маш өнгөцгөн, маш богино хугацаанд мэдээлэл авахыг зорддог болчиход байна. Мэдлэг бол өөрөө тэр зүйлийг мэдлэг авахын тулд хүн чинь бол тодорхой хэмжээнд ухас судлан тэрний цаана юу байгааг ингээ хардаг тий. Одоо бол хүмүүс бол тэгж судлахгүй өнгөцгөн мэдээлэл дүгнэлт хийдэг болсон цаг үе. Ингээд яг зүгээр хандлт авах нэг контент гэж нэг тустай байна. Мэдлэг хүргэдэг контент гэж байна. Энд байгаа хүмүүс болонгууд бүгд өөрсдийн янз янзын мэрэгжилтэй хүмүүс, янз янзын одоо орноос ирсэн хүмүүс байна тий. Тэгээд ямар төрлөөр өөрсдийн контентыг бүтээж олон түмэнд үнэлэгдэж тэр зүйлээрээ subscribe, like, follow авсан гэдэг зүйлээ одоо ярьж л байна л да. Одоо мэдээллийн ихэнд бол хэлж байна. Монгол залуучуудын хувьд бол маш олон залуучууд одоо чинь Gramix одоо тэндээс ирж штэ. Чинь Gramix гэдэг одоо манай хөгжил Gramix-ыг одоо шүтдэг тий. Энэ залуучууд юу хэлж чинь юу одоо хүүхдүүдэд яаж нөлөөлж чинь гэдэг нь одоо цаг үед бол ирээдүйд одоо хиймэл оюун ухаан гараад ирсэн энэ цаг үед бол маш чухал болж эхэлнэ. Яагаад тэгэхээр хүний зөвшөөрлгүйгээр одоо нийтэд төсвийг ингэж гаргадаг мэрэгжлийн бус юм одоо контентууд бас их маш их байдаг Монголд. Тэр нь эргээд нөгөө контент бүтээж байгаа хүмүүсийн бас юуг сошиал дээр те репорт хийгээд эсвэл энэ болохгүй гэд ингээд өхөд нөгөө олон хандлтуудыг унгаах ч юм уу те маш олон асуудлууд байдаг. Энэ дээр бол янз янзын яригдж байна. Тэгэхээр яг цагийн ажилтан гэдэг контентыг хийгээд хэр удаж байгаа вэ? Анх яагаад ер нь ийм цагийн ажилтан гэдэг контент хийх санаа төрсөн бэ? За баярлалаа. Цагийн ажилтан контентыг бол одоо бид нэр хийгээд энэ 2023 оны 2 сараас эхэлсэн. Бид нэр хийж эхлэхийн тулд болонгод эхлээд нөгөө найзаасаа тусламж өссөн. Дээрээс нь ажиллах, цагийн ажил хийх хүүхдээ бас танилаараа дамжуулж ингэж олсон. Шууд нэвтрүүлэг хийхэд бол хүн бас нөгөө итгэхгүй шүү дээ тий. Ингээл нэг газар очиод чиний бүгдөө 9-өөс орой 8 хүртэл ажилладаг. Тэр газар нь хэдэн төгрөгийн цайлаа өгөх юм, тэрийн чи авчих гэдэг ингээ хэлэхээр манайхан ч бас итгэл өнөмшил хэцүү шүү дээ. Тэгээд бид энэ контентыг бол эхлүүлэх шалтгаан болонгод одоо 2019 онд бид нар мэдж байгаа цар тахал гээд дэлхийн нийтийг хамарсан айгүй том асуудал үүслэн шүү дээ. Энээс болоод бүх хүн төрөлхтөн өөрсдөө full time-аар ажилладаг байсан бол хүмүүсийн ажлын байрны нөхцөлд бол доголдол гарч эхэлсэн. Бүгд ажилгүй, зарим нь ажилтай нь ажилгүй болсон, одоо ингээд бизнесдээ дампуурсан ч юм уу тий. Тэгээд дэлхийн нийт олонгот одоо цагийн ажил гэдэг зүйл өөрөө тэр чигтээ ингээд тэр систем рүү орцсон. Манай улсын хувьд болонгот хууль эрхцээ орчин жоохон байгаа ч гэсэн тэр зүйл дээр аж ахуй нэгжүүд нь ч сул байдаг. Тэр ажлыг хийх гээд очдог залуучууд нь ч гэсэн бас тодорхой хэмжээнд итгэл үнэмшил төрөөгүй суугаагүй байгаад байгаа. Миний хувьд болонгод бас өнгөрсөн онд болон Солонгост бас сураад судлаад энэ зүйлийг үтсэн. Эндээс юу харагдсан бэ гэхээр хүний хөдөлмөрийг бол цагаар нь үнэлдэг систем ерөөсөө Азиад ч Европтой тэр чигтээ одоо бий болцсон шүү дээ. Тэгээ Монголд бол одоо энэ зүйл одоо залуучууд энэ зүйлийг хүсэж байгаа. Тэрийг хүсэж байгаа дээр нь бид нэр илүү Монгол улсад ийм ажлын байрууд байна. Ийм мэрэгчлүүдээр та нар сурж байгаа. Сураа та нар ажлын байран дээр гарахад ийм ажлын орчин, ийм хамт олон, ийм асуудлууд мөн ийм цалин хөлсийн одоо цалин хөлсдөөр чи ирээдүйд ажиллах юм байна гэдэг зүйлийг харуулахыг зорж байгаа. Бид нар орж байгаа компаниудаас болонгод ашигын төлөө биш, яг энэ хүүхдүүдэд чиглэсэн, зориулсан зүйлийг хийж байгаа. Манай контент
Одоохондоо яг хүмүүс баг үзчихэж магадгүй. Тэгвэл ихтэй сургуульд элсэж орох гэж байгаа мэрэгжлийн мэдээгүй сонгоогүй хүүхдүүд манай цагийн ажилтан контентыг үзэх юм бол жишээ нь эмчээр сурах гэж байгаа хүүхэд түргэн дээр ажиллах юм бол ямар асуудал төр тулгардаг юм. Хуульчаар сурж байгаа хүүхэд хуулийн байгууллагад ажиллахад ямар асуудлууд байдаг, ямар хэрэгүүд гардаг тэрэн дээр харагдана. Мөн галтгоонд одоо тоогооч хийж байгаа хүүхэд ямар ажил хийж эхэлдэг юм гэх мэтчлэн мөн тангар телевиз дээр сэтгүүлчээр ажиллаж байгаа хүүхэд телевиз сэтгүүлч хийх гэж байгаа бол тэ ямар асуудлууд өглөө гараад яаж ирдэг гэх мэтчлэн бид нар болонгууд нэг тавилт тавьдгөө яг л үндсэн хүүхдийг ажлыг хийлгдэг бодит контентыг одоо бүтээдэг. Дэлхийн нийт ч гэсэн одоо тавилттай хиймэл зүйлийг ялгадаг болсон залуучууд маш их соргог болсон. Тэр ч үднээсээ бид нэр хиймэл зүйл угаасаа л хол явдгөө. Өмнө нь бодит зүйл хандлтын төлөө бид нэр ажилтдаг бас энэ ирээдүйд үлдэх дижитал номыг бид нар бүтээж байгаа гэж ойлгож болно. Бид нар бол ер нь бол. За маш их баярлалаа цаг гарган ярилцлага өгсөнд. Та нарын цаашдын ажилд амжилт хүсье. За баярлалаа. Урьж оролцуулсан та бүхэнд баярлалаа. Танаа хамт олон тус амжилт хүсье.